урдталтаа бас дэлгэцтэй учраас урдлынхын дэлгэцээр өөрөө минут яадаг юм бэ. За ингэсэн байгаа. Би нөгөө урд нь наалт наадсан болохоор мэдрэгч нь арай жоохон багассан байна. Тэгтээ тоочны хувьд бол маш сайн шүү, муу бол биш. Сайн байцгаана уу? Би Ану байна. Өнөөдрийн бичлэгээрээ мөн та бүхэнтэй дахин уулзж байгаадаа баяртай байна. Миний бичлэгэнд лайк дарж үргэлж надад урам харилдаг та бүхэндээ маш их баярлалаа. Өмнөх бичлэгэн дээрээ би та бүхэнд миний урд харагдаж байгаа Osmo Action 4 гэдэг камерыг unboxing хийж танилцуулсан бол энэ удаагийнхаа бичлэгээр уг камераар хийсэн бичлэг мөн микрофоны чанарыг шалгасан бичлэгийг та бүхэнд танилцуулахаар бичлэгээ бэлтгэсэн байна. За энэ удаагийнхаа бичлэгийг өмнөх бичлэгүүдээс арай илүү албаны бус тийм ээ жоохон чөлөөтэй маягаар ярилцсангаа хий гэсэн бодолтой байна. Миний хувьд камеранда кейс буюу гэрийг нь гадуур нь хийсэн байгаа. За ийм тохиолдолд ямар учиртай юм бэ гэвэл та усны гүнд тийм ээ 30 м 60 м-ээс илүү гүн орох тохиолдолд илүү давхар усны хамгаалалт болдог учраас айхаац байхгүй гэсэн үг. За тэгээд уг камерны маань хамгийн түрүүнд надад таалагдсан нэг зүйл байх. Тэр нь юу вэ гэвэл яг одоогоор бол унтраатай байна камер маань. За би асаах конопыг дарснаар уг камер маань шууд бичлэгээ хийж эхэлнэ. Унтраатай байгаа үед шүү. За тэгээд та бүхэнд харуулъя. Бичлэгээ хийж эхэлж байгаад за тэгвэл би камер дээр ямар хүн харагдаж байгаа бол яаж байгаа бол гэдгийг та бүхэн харах боломжтой. Тэр нь юу вэ гэвэл урд талдаа бас жижигхэн дэлгэцтэй. За дэлгэцийг нь дээш нь болгоод харах юм бол би ямар хүн харагдаж байна, ямар бичлэг хийж байна гэдг нь харагдана гэсэн үг. За тэгээд буцаагаад унтраах конопыг дарснаар уг камер маань бичлэгээ хадгалаад өөрөө 3 секундын дараа унтрна. За энэ бол их гоё эвтэйхэн болсон байлээ. Ягаад гэвэл бид нар заримдаа энэ тэнд явж байхдаа гинтийн байдлаар тийм ээ ямар нэгэн үйл явдлыг бичих тохиолдол гардаг. Тэр үед бол удаан дарж асаагаад бичлэг хийх тохиргоог нь тааруулаад эхлүүлээд тэг шаардлага байхгүй. Тэр нь бол маш гоё санагдсан. За мөн дээр нь өмнөх бичлэгэн дээрээ би та бүхэнд хэлж ийсэн шиг барьж явхад маш авсаархан, маш эвтэйхэн, хүний нүдэнд хэр оргийн тусахгүй. Гар утсыг бол хэмжээ нь 3.1-тэй тэнцвүүж жижигхэн учраас их гоё юм байна лээ. За мэдээж селфиний гар бол суунаа. За тэгээд сунгасан гарыг тогтоож бичлэг хийж болно. За энэ удаагийн бичлэгийг би та бүхэндээ жоохон удаж жагаад оруулж байгаа. Яагаад вэ гэвэл ингэсэн байгаа шүү. Бороо орохыг хүлээсэн, мөн цас орохыг хүлээсэн, мөн цасан шуургуулахыг хүлээсэн. За энэ бүх зүйлийг бүгдийг нь давхцуулаад нэг бичлэгэндээ багтаах гад нэлээд хэсэг хүлээж агаад эцэст нь бүх байгалийн үзэгдэл болоод өнгөрсөн. Мөн дээр нь би тасалгаан дотор бичлэг хийхэд ямар хөө харагддаг бүх зүйлийг нь бичээд чанарыг нь шалгасан. Тийм учраас үр дүнгийн та бүхэндээ ярих гэж юм гэж ойлгож байна. Микрофоныг өөр дээр нь байгаа микрофоныг шалгаж үзэж байна. Гадаа маш их цастай, цасан шуургатай байна. Цагаан өнгө камер дээр мань хэр гарах нь гэж туршиж үзэж байна. Камерны хувьд бол Mic Mini-г холбоогүй. DJI-ийн Mic Mini микрофоны дууны чанарыг бас давхар шалгаж үзэж байна. Би ингэртэй зүүсэн байгаа.
Bishop дотор орж ирсэн байна. DJI Action 4 гэдэг камерныхаа дүрсний чанарыг тасалгаан дотор ямар хөө гэдгийг шалгах гад бас дээр нь DJI Mini Mic гэдэг микрофоныхоо дууны чанарыг шалгах гад копиугаа сууж байна. За камерны маань хувьд бас нэг таалагдсан зүйл нь камерын дээр байгаа өөрийнх нь микрофон маш сайн чанартай санагдсан. Яагаад гэвэл гадаа ямар нэгэн дуу шуугантай чимээтэй орчинд бичсэн ч гэсэндээ миний ярьж байгаа яриа маш сайн тод бичигдэж байгаа. Бусад нь микрофон ашиглахгүй байсан ч гэсэндээ микрофоны чанар бол их сайн байсан. За нэг жоохон харамсалтай юм нь бичлэгний чанар бол надад миний стандартад бол хүрээгүй. За мэдээж таны хувьд надад тэр хамаагүй зүгээр л дүрс нь харагдчихвэл болоо гэсэн хүмүүст бол санал болгож байна. Гэтэл илүү чанарыг тийм ээ дүрсний нэгтрчлыг шаарддаг эсвэл одоо дууны чанарыг илүү өндөрт үздэг хүмүүсийн хувьд бол дүрсний чанар жоохон таарав. Дууны чанар бол сайн. За тиймэрхүү байна. За хоёрдугаар гэхэд ийм байгаа. Та уг камерыг худалдаж авснараа аппликейшн татаж авах хэрэгтэй. За тэр нь ямар аппликейшн вэ гэвэл DJI Memo гэдэг аппликейшнийг татаж авна. Ийм хар өнгөтэй аппликейшн байна. Хар өнгөтэй. За ийм хар өнгөтэй аппликейшнийг татаад авсан тохиолдолд одоо холбогдох тохиргоо гарч ирнэ. За би камера унтраацсан байгаа учраас шууд орж ирээгүй байна. Тэгвэл би камера удаан дараад асаа хэл да. Хажууд нь асаах кноп нь байгаа. Заасан байна. За ингэн гут Bluetooth-ээр өөрөө холбогдсон байгаа учраас тийм байгааз харагдаж байгааз. За холбох уу гэж асууж байна. За холбохын дараа. Холбохын дарлаа. За мэдээж холбох. За холбогдож байна. Баг зэрэг хүлээгээрээ. Тэгтээ нэг удахгүй. За энэ холболтын аргыг та iPad ч вэ, гар утас ч вэ, ямар ч төхөөрөмж дээрээ ижлэхэн Samsung-ийн утсан дээрээс болно шүү. За холбож болно. За тэгэн гут дөнгөж саяны миний хийсэн хоёр бичлэг одоо энд ороод ирснийг та бүхэн харж байгааз. За тэгээд орж ирсэн бичлэгийг ба штэ тий. Үзэнгээ өнгийг өөрчилж болно. Одоо iPhone утсан дээр дарсан зураг болоод бичлэгийнхээ өнгө төрхийг нь өөрчилдөг, зайруулдаг, багасгадаг янз бүрийн тохиргоо байдаг штэ. Мэдээж Samsung дээр ч гэсэн байгаа. Бусад утсан дээр. За яг түүнтэй адилхан одоо өнгө төрхийг нь бүгдийг нь өөрчилж болно. Тэр зүйл нь их гой санагдсан. За тэгэн гутаа мэдээж Wi-Fi-д холбоотой төхөөрөмж учраас үнийгээ та шууд SNS буюу интернет орчин руу шеэр хийж болно. Одоо миний хувьд YouTube-д бол шууд оруулах боломжтой болж байна гэсэн үг. За тэгээд мэдээж таны өөрийн дарсан зургууд бас гэж байгаа тийм үү. Тэгээд тохиргоог нь үзэх юм бол одоо миний өөрийн дарсан зургуудаас давхар гарч ирнэ. Энэ аппликейшн дотроо өөрчлөлт оруулж болно. За энэ бол маш гоё тохиргоо байна лээ. За бас нэг давуу тал нь гэх юм бол кейсийг хийсэн шалтгаан гэж байгаа. За яагаад вэ гэвэл кейс хийгээгүй тохиолдолд одоо камерыг салгаад одоо босоогоор нь бичлэг хийх боломжгүй. Яагаад гэвэл одоо яг их биен дээр нь өөр дээр нь одоо хажуунаасаа селфи гарах холбох тийм холбогч байхгүй. Энэ кейсийг давхар хийснээр та одоо босоогоор нь камер бичлэг хийх боломжтой. Тэгэхээр үүнийг одоо ойртуулахад өөрөө соронзлогдоод ингээд татчихна гэсэн үг. Ингээд за тэгэнгүүт буцаагаад салгаад одоо хэвтэйгээр нь тийм ээ бичлэг хийж болно. За энэ бол их зүгээр. Тэгээд энэ бол хэр оргийн унахгүй айгүй сайн юм билээ. Ерөөсөө хөдөлж барихгүй. Энэ их зүгээр санагдсан. Гоё юм байна лээ. За камера хажуу тал дээр нь удаан дараад унтрааж болно, асааж болно. За унтрааж байна. Мөн дээр нь та англи хэлээр одоо унтар тийм ээ. Одоо фото shutdown гэдэг юм уу. Ингээд дотор нь тохиргоон дээр нь үгнүүд байгаа. Тэр үгнүүдийг хэлснээр та өөрлөгөө харуулад бичлэг хийж байгаа тохиолдолд англиар унтар гэж хэлэхэд өөрөө унтарна. Бичлэг хийж байгаа тохиолдолд зогсоо гэж хэлэхэд зогсно. Иймэрхүү давуу талууд байгаа. Яг гэвэл бид нар заримдаа бичлэг хийж байгаа унтраах гад өөрлөгөө ойртуулад кноп дарахлаар одоо нүүр ойрхон гардаг ч юм уу, гарны хэсэг ордог ч юм уу ийм асуудал байдаг. Гэтэл шууд хилээд унтраахад бол их амар юм бэ нэлээ.
За миний хувьд арынхын дэлгэц болоод урдлынхын нүүрний хэсэг, камерны хэсэгт нь бүгдэнд нь одоо шилэн наалт наасан байгаа учраас одоо тоочны хувьд бага зэрэг мэдрэгч нь багасч илээ. Гэхдээ бол сайн. За яг гар утастай адилхан та дээрээс нь доош нь тоочдоход одоо тохиргоо хэсэг гарч ирнэ. Мөн зургаа одоо ямар чанараар яаж бичих үү, мөн тохиргоо руу н орох тийм ээ. Дэлгэцээ эргэх байдлыг нь түүжих гэх мэт янз бүрийн тохиргоонууд байгаа. За мэдээж доотлоос нь бас дээшлүүлж болно. Тэгэхээр та одоо бичлэгнийхээ чанарыг те 1080-аар бичих үү, 2.7К-гаар бичих үү, 4К-гаар бичих үү гэх мэт сонголтууд байгаа. За тэгээд хажуу талаас нь нөгөө талаас нь нэг тал руу эсрэг тал руу одоо тоочдох юм бол та одоо зураг авах уу, бичлэг хийх үү гэх мэт ийм сонголтууд гарч ирнэ. За тэгээд камерны маань хажууд нэг хоёр жижигхэн хар юм төрөнөөс хойш байгаад бас нэг та бүхэн анзаарсан баг тийм ээ. Энэ хоёр бүтээгдэхүүн бол камертаа дагалдаж ирэхгүй шүү. Дусд нь худалдаж авсан. Өмнөх бичлэгийг та үзэх юм бол одоо DJI компани одоо Mic Mini гэдэг загварыг худалдаж авсан. Одоо түүнтэй дагалдаад одоо уг холбогч ирсэн байгаа. Энэ холбогчийг одоо RX гэж нэрлэдэг буюу хүлээн авагч. За энэ ямар учиртай юм бэ гэхээр энэ бол маш гоё. Та DJI компани Mic Mini гэдэг энэ өчүүхэн хөөрхөн загварыг худалдаж авснаар энэ сална шүү. Салаад доотлон зүгээр цэнэглэх чинь. За тэгээд цэнэглэн C-type оролттой. За тэгэнгუთ энэ RX хүлээн авах чинь гар утсан ч гэсэндээ залхангууд та микрофоноороо шууд бичлэг хийж болно. За мөн дээр нь лэптопонд залгаад эсвэл iPad-д ч юм уу Samsung-ийн таблет энтертэй залгаад бичлэг хийхэд шууд орж ирдэг гэсэн үг. За микрофоны хувьд бол үнэхээр санал болгомоор байна шүү. Энэ DJI компани одоо Mic Mini гэдэг загвар. Mini нь болохоор уг микрофоны яг талтай тэнцвүүц маш жижигхэн бяцхан. За ер нь сүүлийн үед хүмүүс DJI гэд ялангуяа дроныг маш өргөн хүрээтэй хэрэгэлдэг болсон байгаа тийм үү. Гэтэл миний хувьд ч гэсэндээ сонирхдаг зүйлсүүдийн нэг учраас одоо камернаас нь эхэлж авч үзье, мөн микрофоныг нь хэрэгэлж үзье. За дараагийн удаадаа дрон руу нь ороод хэрэгэлж үзье гэж бодоод худалдаад авсан байгаа. Гэтэл би нэг юмыг анзаараагүй. Юу вэ гэж DJI гэд интернетээс хайгаад үзэх юм бол Made in China. За би уулна DJI гэхээр нь одоо логоноос нь ахуулаад жоохон Америк үнэртэй тийм ээ. Америк бүтээгдэхүүн байх. За Европынх байх гэд аюу сонирхож исэн. Гэтэл одоо сүүлийн үед Хятад улс зөвхөн DJI одоо камерны төрлөөр биш BYD гэдэг одоо цахилгаан автомашин хүртэл борлуулалтаараа тэргүүлжлээ. Tesla гүйцэжлээ, нэгдүгээрт орчлоо. За зөвхөн камерны хувьд DJI бус ер нь бусад бүтээгдэхүүнүүд ч гэсэндээ маш их дэлхийд тэргүүлж байгаа. Ер нь Хятад улс гэдэг маань дангаараа аливаа зүйлийг өөртөө бий болгож одоо ямар ч улсаас хараат бусаар хийж чадна, хөгжүүлж чадна гэдгийг бол олон тал дээр харуулж нотолж байгаа. За тэгээд энэ тал дээр би яагаад жоохон харамсалтай байна вэ гэхээр сүүлийн үед онлайнаар холбогдож байгаа бүхий л тоног төхөөрөмж техникүүдийг одоо хакердах боломж бол маш өндөр байдаг. Сүүлийн үед Солонгос улсад ч мөн ялгаагүй IP камер гэдэг айл болгонд одоо зурагтныхын урд байдаг тийм ээ. Одоо гэрийн тэжээвэр амьтдыгаа эзэнгүүгд нь ямархуу байна, үр хөвгтэй ч гэсэнтэй хяндаг тиймэрхүү камеруудыг бас хакердаад одоо гэртээ байгаа ус-засанд орж байгаа янз бүрийн хүмүүсийн зураг бичлэгийг интернетэд байршуулах юм хэрэгүүдээс гарч байгаа. Тэр утгаараа баг зэрэг жоохон итгэлгүй санагдаж байгаа. Одоогор бол нэг асуудал үүссэн юм бол байхгүй байна. За тэгээд уг камерныхаа чанарыг илүү сайтар турших үүднээс яг одоо та бүхний үзээд миний бичлэг хийж байгаа камерыг танилцуулангаа миний урд байгаа DJI-ийн Osmo Action 4-өр бичлэг хийж, бичлэг оруулж чанарын шалгая гэсэн нэг бодолтой байгаа. Тэрэн дээр ч гэсэндээ та бүхний санал одоо коммент маш чухал учраас
саналаа бичээрэй гэж хүсэж байна. За үнийн хувьд мэдээж өмнөх бичлэгийн дээр танилцуулсантай адилхан та бүхэнд дахиад хэлэх юм бол 325 мянган вон тийм ээ одоо монголоор 700 мянган төгрөг хавцаа жоох илүү болсон. За тэгээд микрофон маань өөрөө 90 мянган вон буюу 210 мянга 20 мянга хавцаа байсан нийлүүлээд 400 мянган вон буюу 1 сая төгрөгөнд авсан гэж ойлгож болно. За тэгээд дотор нь бол мэдээж memory card орох ёстой учраас одоо илүү сайн чанарын memory card хийсэн. За үүний дараа Osmo Action 5 гэдэг загвар гарсан. Зүгээр 5 биш 5 Pro гэдэг загвар. За тэр загвар бол одоогоор хэрэгжилж үзэх шаардлагагүй санагдсан. Миний хувьд ягаад гэвэл одоо өөр компани өөр камерыг ашиглаж үзэх гэсэн бодолтой байгаа. Одоо жишээ нь Insta одоо 360 Ace Pro 1 2 гэж байна. Мөн GoPro хамгийн сүүлд гарсан 13 гэж байна тийм ээ. За бас өмнө ярьж исэн National Geographic бас action камер гэж байгаа. За олон төрлүүдээс сонголт хийж хагаад хэрэгжилж үзье гэсэн бодолтой байна. Уг камерыг бол ер нь гол камераараа ашиглахгүй гэсэн бодолтой байгаа. Ягаад гэвэл түрүүн би танд хэлсэн тийм ээ. Чанарын хувьд бол миний стандартыг хангаагүй. Одоо ялангуяа харанхууд яваад бичлэг хийхэд бол барилга байшин гэрэлтүүлэг энтер нь тод орж ирэхгүй тод харагдахгүй зүгээр нэг гэрэл асч ин да нэг барилга байна да гэх хэмжээний л харагдаж байгаа. Гэтэл бусад камеруудын хувьд бол арай илүү тод. Гэхдээ камер болгон өөр өөр ингэсэн онцлогтой. Зарим нь шүн сайн бичдэг байхад зарим нь өдөр сайн бичих жишээ нь. Тэгэхээр энэ камер нь сайн, энэ камер нь муу гэж хэлэх ямарч боломжгүй байх ш. За камерны хувьд нэмж зөвлөхөд та хэрвээ чанартай бичлэг, чанартай дуу хүсэж байгаа бол одоо сая төгрөгнөөс доош үнэтэй камер худалдаж авснаас гар утсаараа бичлэг хийж зураг дарсан нь хавьгүй илүү гэж би хэлмээр байна. Гар утаснаас илүү давсан үнэтэй камер худалдаж авч ижил та бүхэн чанартай дүрс дуу одоо таны сэтгэлд хүрнэ гэхээс биш түүнээс хямдхан үнэтэй одоо бага үнэтэй камеранд хөрөнгө оруулалт хийвэл одоо нэг тийм сайн бичлэг чанар бол болохгүй гэдгийг хэлмээр байна. Тийм учраас та бүхэн өөрөө за миний хувьд Samsung-ийн утас ч юм уу iPhone утасны маань чанар маш сайн учраас надад хангалттай гэж үзчихвэл тусад нь мөнгө зарлагдах шаардлага байхгүй. Гэхдээ та миний хувьд би одоо байгалийн зурагч юм уу аливаа нэг бичлэгийг өндөр түвшинд хийж тийм ээ хинч харсан нүдэнд нь цэвэрхэн тусгаар гоё хийх сонирхолтой гэж үзэх юм бол та гар утаснаас илүү үнэтэй камеранд хөрөнгө оруулалт хийснээр таны сэтгэл ханамж 100% мөн SNS интернетд оруулж байгаа таны бичлэг чанартай сайн байна гэсэн үг. Камерныхаа батарейны хувьд бага зэрэг мэдээлэл өгөх нь дээр баг. Батарейны хувьд бол их удаан барьдгүй юм байна лээ шүү. Ер нь тоотой хэмжээний бага зэрэг уртхан бичлэг хийхэд батарей нь ерөнхийдөө багасдаг юм байна лээ. Эргээд цэнгээ авахтаа бол маш хурдан. За таны хувьд би бичлэгийг маш их хийдэг, зураг маш их даардаг гэж байгаа бол та бүхэн одоо стандарт загвар биш комбо гэдэг загварыг сонгох юм бол дотроо 2 ширхэг илүү батарейтай мөн батарей цэнэглэгчтэй одоо ийм илүү давуу зүйлсүүд ирнэ. Миний хувьд болохоор зөвхөн камерыг нь стандарт гэдэг загвараар худалдаж авсан. Бас нэг өөр төрлийн камер байгаа. 2 камертай учраас одоо илүү батарейнууд шаардлага байгаагүй.